Орой мэнд үзэгчтэй Монголын ерөнхий сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг учир нь цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгийг хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Хинч гисэн үхлийн талаар боддог. Гэхдээ хизээ нэгэн цагт ирнэ байхтаа л гэж боддог. Хорт хавдар гэдэг өвчний улмаас бодолтой биш, бодит байдалтай тулгарсан 10,000 хүн та бидний дунд алхаж байна. Нэг жилдэл гэхэд 4,500 Монгол улсын иргэний үнэмлэхийг хүн нь хорт хавдрын улмааснаас барсан гэх шалтгаанаар хүчингүй болгож байна. Монголын ерөн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг Монгол хүний үн цэнийг хүндсэн хорвоогоос хөх хорт хавдар нэвтрүүлгээ хүргэж байна. Хүлээн авна уу? Хүний амьд тоглоом биш, хүн амаа өсгөх гэж ядаж яваа бидний тухайд нэг хүний амьд гэсэн хайран байна. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанаар жилд 4,500 хүн хорт хавдартай гэж онцлуулж байна. Энэ онцлуулсан хүмүүсийн 80% нь эдгэрхээсээ өнгөрсөн гэдгээ бас давхар мэддэг байх юм аа. Гэтэл энэ өвчин бас гинт бий болоо гараад ирдгүү гэдгийг бас ард иргэд ойлгох хэрэгтэй. Заавал урдл суур өвчин байдаг. Ихэнх хувьд нь тийм ээ. Ихэнх хувьд нь одоо хүнд өөрт мэдэгдэх нэ штэ. Одоо шалтгаангүй турах ч юм уу, шалтгаангүй ядрах ч юм уу. Энэ үед л ард иргэд өөрсдөө ер нь эмнэлэгт бүрэн одоо ээж бүрэн шинжилгээ хийх шаардлагатай байна гэдгийг бол ойлгоод үзүүлж байвал энэ маань ингэж хожим үедээ ирэхгүй. Жилд 4,500 хүн хорт хавдраас болж мөнх бусыг үзүүлж байгаагийн тал нь тухайн жилдээ гинт мэдсэн. Тал нь харин өмнөх жилүүдэд хавдраа онцлуулсан. Өөрөөр хэлбэл хавдартайгаа нэлээд удаан тэмцэж эцэстээ дийлдсэн хүмүүс байдаг юм а. Тухайн жилд хавдартайгаа мэдсэн хүний тоо хавдартаа дийлдсэн хүмүүсийн тоог нөхсөөр жилд 10,000 хавдартай хүн та бидний дунд амьдарч байна. Жоох эвгүй л байсан да. Тэгээд одоо яа их хэвдээ өөрт тулаад ирсэн юм чи яах чаргаа байдгүй мэн лээ. Одоо хатгүй байх гэд яах вэ? Ямар хөлтэй нэвш хэцүү л байдаг юм байна лээ. Амьдралын төлөө би одоо энэ хэдэн хүүхдээ би одоо 5 хүүхдээ одоо өмчн 5 хүүхдээ 10,000 хорт хавдартай хүн та бидний дунд амьдарч байна. Гэхдээ энэ хүмүүсийн ихэнх нь эцсийн шатандаа шууд хэлэхэд эмчилгээ авахаасаа нэгэнд өнгөрсөн шатандаа орчихсноо гинт мэдсэн хүмүүс юм а. Тэгвэл үхэлд хөтлөх өвчтэй гэдгээ мэдэхгүй яваа хичнээн хүн үүний ард байгаа бол энэ бол муу ёр биш, статистик тооцоо ингэж харуулад байна. Хорт хавдар альва эргэтэнд эхлээд үүсдэг. Үүсч байгаа шатыг нь 1-р шат. Тухайн эргэтнээ эзэлсэн шатыг нь харин 2-р шат. Тухайн эргэтнээсээ хальж хажуугын эргэтэнд нөлөөлж байгааг 3-р шат. Алсын эргэтэнд өвчнөө халдааж байгааг харин 4-р шат гэж шаталдаг байх юм. 1-2-р шатны хавдрыг төгс эмчлэх боломжтой. 3-4-р шатанд орсон хавдартай хүмүүс бол ямар ч найдваргүй. Харамсалтай нь манайхны 80% нь найдваргүй дээрээ ирж онцлуулдаг байх юм. Өвчин гэдэг маань бол эрт үедээ онцлогдвол одоо төгс эмчилгээ авч болдгоо гэдгийг ард иргэд маань маш сайн ойлгож авах хэрэгтэй. Энэ бол ард иргэдэд өгөх одоо хамгийн одоо боломжтой том одоо эрүүл мэндийн боловсрал юм байгаа юм. Хорт хавдраас сэргийлж, эрт дээр нь шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж амжаагүй хүмүүст хөнгөвчлөх эмчилгээ хүрдэг. Улсын хэмжээнд ганцхан байдаг хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь харин хавдар судлалын үндэсний төвд 16хан ортой. 10,000 хүнд 16-оор оногдож байгаа хэрэг юм. Ерөн гармааргүй байна л да. Тэгтээ очир дугаар ихтэй бас бустайгаа бодохгүй бас болохгүй тий. Мэдээч хэрэг эмнэлгийн дотоод дүрм журм горим гэж байдаг. Тэрийн дагуу одоо ингээд маргаашнаас гарнаа тий.
Ерөөсөө улсын ганц энэ том хавдар судлал ерөөсөө ингээл ойчрлоод бид нар чинь 2-3 сараар ойчрын дараа ингээд дараалалаар ирж ш. Тэгтэл тэр хооронд хүмүүсийн өвчин хүндэрж гэн өчнөө одоо юу өвчин одоо улам амар хүндрэлтэй байдалд ороод ирж ш. Тэгэхээр зэрэг ерөөсөө улсаас тэгжил харж үзэх хэрэгтэй нам уу. Хатуу үнэн нь энэ 16 орон дээр эдгрээд босоод ирлээ гэсэн ойлголт байдаггүй. Энэ тасгийн гол үүрэг нь амьдралынхаа сүүлийн шатанд орсон хүмүүсийн өвчнийг намдааж, тайван байлгаж байгаад буцаах. Бидний үзээгүй хизээ нэгэн цагт үзэх газар юм уу? Эсвэл өнөөдрийн байгаа гэрн юм. Ингэж өвчнөө намдаах гэж хавдартай хүмүүс 2 сараар дугаарладаг. Энд ирэхээр өвдөлт буураад эм тарианд нь сайхан л байна гэх. Магадгүй цагаан халааттай эмч сувилагчтай эмнэлэг гэдэг газрын үндсэн логик болох хүний аим авардаг гэдэг утгад найдаж ирдэг байх юм аа. Эмчийн онцлогч тэр эдгэлээ биш өвчнийг нь намдаалаа. Тасгаар үйлчлүүлээд одоо 8 жил тий одоо дээдл нь 8 жил, 5 жил, 3 жил магадгүй хүнд хүн ирээд 3 хонохыг ч үгүйсэхгүй тийм ээ. 3 цаг болоод ч одоо бурхан болдог ийм тохиолдол байдаг. Хорт гэдэг үгтэй яв цав тохирсон өвдөлтийг хорт хавдартай хүмүүс мэдэрдэг. Мэдэрсэндээ шаналдаг. Жишээ нь энэ хүнийг инх бат гэдэг. Орчлон дээр цор ганцаар амьдардаг. Элэгний хорт хавдар нь өдөр шөнө өглөө оройгүй түүнийг зовоох. Дүүргийн хавдрын эмч болохоо байсан түүний өвчнийг ч болохнээ дарах гэж эм өгчхөөд байгаа нэ. Арга ятсандаа эмнэлгийн санал дээр хүртэл хөвтөж байгааг та харж байна. Нилээн байгаа олтой харагдаад энэ гаднаас ч Агд зөөртэй. Явж чадахгүй. Жоох яваад л цанхаагаа дүүчихсэн. Твтмээр байна. Тэгээд эмнэлэгт болно. Гэхдээ тавдар дээр хөвтөж явсан чинь хорон мор байхгүй. Таны тэгээд дуудаад их очтой байгаа. Дуудвал таны осоор дуудаж магадгүй шүү гэж өчтөд гэсэн. Өвчтэй нь үнэн. Энэ өвчин юунд хүргэх нь ч тодорхой. Тавилан нь ойлгомжтой учраас энэ хүмүүст улсаас 16хан ор гаргаж өгсөн. 16 орон дээрээ хэвтэж төрж болохны өвдөлтийг намдаах гэж хичнээн тэмцэж байгааг та харлаа. Уг нь дүүрэг бүрт 5 ширхэг хавдрын ор гаргах эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Хатуухан хэлэхэд хавдартай хүмүүсийн дамжин өнгөрөх газарт нэг их ач холбогдол өгөхгүй байгаа болохоор төсөв хөрөнгө нь батлагдахгүй өдийг хүрчээ. Зарим үед бол нэг 3-4 хүн яалтчгүй хэвдэх хүн гараал ирдэг. Тэгээд бид нэр хоспис руу уцтаал. Яг хэвчдэг хоспис ч болох найдвар хоспис байна. Хавдрын хөнгөвчлөх тасаг байна. Гэрээний хоом байдаг. Энэ гурав л бол ортой. За хавдар үнгүй, гэрээ хоом чинь төлбөргүй. За найдвар чинь төлбөртэй. Тэгээд тэрийг төлөх хүн байна, төлөхгүй хүн байна. За нөгөө хавдрын очир бол нэг 2 сар, за дараа 2 сар ингэ. Тэгэл бүр аргаа орсон хүмүүс уцсаж байгаа юм л да. Өөрийн ах дүүшгэл уцтаал за ингэж тэгэж найдварлуу ч ихсэн яриад нэг ганц 1000 цаас ч ихсэн буулгаатаа хэвтүүлээд өгөөч гэл. Тэгэл аль болохоор зохицуулдаг. Аймагуудад бол бүр хавдрын ор гэж байдаггүй. Малчин XMB гинэт муудаад ирэхдээ хавдрын сүүлийн шат гэж онош сонсдог нь илбэг. Бүр муудаад болохоо байх дээрээ тулбал очир дайруулж хөнгөвчлөх хэмжлэгээний тасагт хэвтүүлдэг байх юм а. 10 хоноод хол ойрын хамаагүй хотын хамаатны да өвчин зовлонгоо тээсээр очдог. Хөдөөнөөс эргэх гэсэн угтаа бол салах ёс хийх гэсэн хамаатнууд нь цувна. Ирээд орох байх газар олдохгүй. Ийм л байна. Уг нь бол манайх өвжилж байгаа хүнээ тооцвол дор хаяж 210 хөнгөвчлөх хэмжилгээний ортой байх ёстой байна. Одоогоор бол улсаас 16-г гаргасан Христийн шуумаар 2-3 эмнэлэг төлбөртэй төлбөргүй 30-аад ороор үйлчилж байна. Тавилан тодорхой өвчтнүүдийн зөвхөн 8% нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч үлдсэн 92% нь хүнд өвчнөд зовж шаналсаар нас эцэслэж байна. Амьдрал дээрээ байж байхдаа бол ямар нэгэн бурхны тусламжийг гуйдаг, залбируулах, гин нүглээ улаах, цайх тийм ээ. Одоо энэ бүгдийг одоо
сэтгэл засал, итгэл бишрэл гэдэг байгаа тийм ээ. Буддийн ч хүн бай бас нэг сайхан ном уншуулад 10 найлуулчихсан тий одоо яадгийг ар гэрээ даатгамаар байна ч гэдэг юм уу. Христийнх нь болохоор тэр бурхны аврал гэж байдаг бол тэр сүнсээ даатгах гэсэн ч гэдэг юм уу тийм ээ. Хүн бүхэн тэр яг цаг дээр ирэхэд ер нь тэр одоо тэр бурхны оронд л одоо диваажин гэж байдаг бол тэнд нь л одоо очих юмсан гэж ингэж хүмүүс ярьж идэг. Тэгэхээр тэр талаас нь бид нар сэтгэл зүгээр нь дэмжиж өгдөг л дөө. Ер нь бие махбод сэтгэл санааны хувьд шаналган зовоох нь хүнлэг бус зүйл. Хүний эрхийн үндэсний комисч гэсэн тавилан тодорхой хүмүүсийг тааллаар нь явуулахгүйгээр үндсэн өвчнөөсөө биш өвдөлтөөсөө болж хороог орхиж байгааг онцлон тодтогч буруу шаажээ. Хүний эрхийн үндэсний комиссийн зөвлөгөөн дээр үндэслэж засгийн газар хөнгөвчлөх хэмжлэгээний төв нээх талаар ярьж байсан ч одоо харин сурган тасраад байна. Хавдартай хүн болгон л ерөөсөө ажил төрлөө хаяал эцэг их нь хин нэг нь үтсэн хин нэг асрах гал ингээл хамаг юугаа цаг заваа зарцуулал одоо энд эмнэлэг дээр ингээл сахиж штэ адаглал сахиурт нь ор байхгүй бүгдөө ингээд сандал дээр шүнжэнгөө хонж ийн бүр хүнд өвчтөй одоо амьсгалж чадахгүй хавдартай хүнд хүмүүс одоо маш их байна штэ тэд нарыг харахаар үнэхээр өрөвдмөр нулимс гармаар юм их байгаа юм чинь. Эдгэрэх найдлагагүй болсон өвчтөн нас нөхчих хүртлээр өвчин зовоороо аль болох бага мэдэрч хүний ёсоор амьдрахын тулд эмнэлгийн шаардлагатай тусламж авах эрхийг Монгол улсын үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Бүр наривчилбал орчин үеийн ангаах хөгжсөн өвдөлтийг намдааж болох байтал тэр үйлчилгээг үзүүлэхгүй байгаа нь үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь зайлт. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл юм а. Гэхдээ манайд хүн хүч, хөрөнгө мөнгө дутсан гэдэг шалтгаанаас энэ хууль үйлчлэхгүй байна. Хүн нь солигдогч 10,000 гэсэн тонн солигддоггүй өвчтнүүд амьдралынхаа эцсийн өдрүүдийг өвдөлт шаналлын дунд өнгөрөөж байгаа нь тэдний эрэхэд ноцтойгоор халдаж байгаа хэрэг юм. Хөнгөвчлөх хэмжлэгээ тэр нөгөө юу үздэг штэ. Эвэл хоспс тэр ирж үздэг. Тэр ирж үзээд яг эмчилгээнийхээ зааврын дагуу одоо тэдэн цагт имээ хугалдаг шилж өгдөг. Хавн намдах юм ууж бөөлжүүлэх тариа, бөөлжүүлэхгүй байх тариа тэрийг байнга хийж одоо байнга уянга зүйтэй байгаа. Уян зүйтэй, уян зүгээр ингээ тариагаа хийгээд имээ уугаад одоо ингээл гэртээ эндэг хэлмээ баримтлал хэд хонондоо энэ одоо жишээл сэтгэл зүйчийн одоо үүрэг гэхлээр энэ хүнийг энэ амьдралын дуусгыг бол хүлээмжшөөрөх ийм сэтгэлийн тэнхээтэй болгох ийм бол ер нь бол зорилготой. Гэтэ энэ зорилго бол маш хүнд зорилго. Энэ одоо зарим тохиолдолд бараг боломжгүй. Хинч одоо өөрийгөө төрөнд биелсэнтэй ингээд амьдралын дуусгыг хүлээмжшөөрөхөд бол хэцүү байдаг. Ихэнх одоо өвчтнүүд маань ямар байдалтай ирдэг вэ гэхээр маш их одоо туйлдсан тий сэтгэл зүйн болоо биеийн хувьд бол их ядарсан одоо ийм байдалтай ирдэг. За өвчтнүүдийн маань дийлэнх нь бол сэтгэл хөдлөлийн байдалтай байдаг. Өрхийн эмнэлэг эрүүл мэндийн анхдагч нэгжийн хувьд харааныхаа хүнд өвчтөй хүмүүсийг харж халамжлах үүрэгтэй. Харамсалтай нь энэ үүргээ бүрэн биелүүлж чаддаггүй. Үнэн хэлэхэд анхаарлаа эдгэшгүй өвчтөд тавихаас илүү төрөх эмэгтэйчүүдэд тавих хэрэгтэй болдог гэж эмч совилогч нар хэлж байна. Ингээл хавдартай гэл илэрсэн тохиолдол хавдрын эмч рүү гоёо. Би наатах гэж мэдхгүй. Та нар хавдрын эмч дээр тусад эмч байдаг гэл над руу явуулчихдаг. Тэгтээ бол ер нь бол хөнгөвчлөх эмчилгээний тусламжийг бол өрхийн эмч бол үзүүлж шаардлагатай л да. Сувилхан баг бол жинхэнэ хөнгөвчлөх тусламж үйлчилгээ буюу асаргаа сувилгааныхаа талыг бол сувилхан баг графикын дагуу эргэж одоо багаараа явуулж үзүүлдэг тийм. График нь хичнээн хугацаатай ингэж тойрсон байна. Энэ болохоор нөгөө сард нэг удаа өдөр болгон гэж бол байхгүй л дээ. Гэхдээ яг үнэхээр тийм шаардлагатай тэр хүмүүст бол хариуцсан эм цэвэрлэгч нь очиж үслэгээ их зөвлөгөө их за үнэхээр эм тариаг бол хийн штэ. Өөрхөөс өөр хүн байхгүй болчдөг байхгүй. Одоо үнэхээр тавилан муутай гэж гэртэн тавьчихдаг хэн рүү хандах уу өрх рүүгөө явуулдаг өрхтөр л очиж байгаа ш бид нар. Тэгээд энэ ч бол янз бүр хүмүүс байгаа штэ хэвтрийн хавдартай за тийм сэтгэлийн дараах гэл 3-4 шатны хорт хавдар хүнд харвалтаас үүссэн саажилт элэгний хатуурлын улмаас үүссэн хэвлийн шингэн хуралт ба хортлого бөөрийн хурц дутагдал зүрх уушигны хүнд өвчин зэргээс болж олон монгол хүн өнгөрөх өдрөө хүлээж сууна.
Монгол хүмүүс яагаад ингэж олноороо өвчлөөд байна вэ? Ялангуяа сүүлийн үед элэг ходоодны хавдар ихээр нэмэгдэж байгаа нь идэж ууж байгаагаас шууд хамааралтай. Энэ эрэгтэйг Батцөх гэдэг. Элэгний хорт хавдраас болж эхнэр 4 хүүхдээ хайж явах дээрээ тулаад байна. Харин элэгний хорт хавдар тусах шалтгааныг нь ажиллаж байсан ажил нь бүрдүүлсэн байж магадгүйч эхнэр нь хардаад байгаа юм. Тэгээ манай нөхөр бол яг хавдар нь бол юунаас үүсэлтэй гэхээр албан газрын хоол хүнснээс нэлээд юутай хамааралтай. Би өчтөр Баян зүрх дүүргийн ажиллаж исэн газар галтгоог шалгалтанд оруулаад дүнгийн авлаа. Бүгд муу харсан микробтай нянта хүний үед хортой бодцууд илэрсэн. Тэр байдлаас болоод ингээл энэ хүн одоо 50 настай л та хохирц. Өшөө 10 жил хөдөлмөр хийх нас байсан энэ хүн. Одоо би ингээл 4 хүүхэдтэй өнчө хоцорж штэ. Энэ хүн одоо ингээл утахгүй өнгө ойлгомжтой болцсон. Надад их хэцүү. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 10 дугаар сарын 15-ны өдрийн Тод Чон хариуцлагатай хувьцат компанийн хоолны шинжилгээнд хийсэн дүгнэлт байна. Бараг бүх хоолнд нь бактери илэрсэн, ус нь бохир, хоол хийж байгаа сав нь бохир гэж гарсан байна. Барилгын компаниуд хөдөлмөр хамгаалал дээрээ л анхаардаг болохоос хоол хүнсэн дээр анхаардаггүй орхигдуулсны жишээ энэ болж байна. Болж байгаа нь нэг төвшин гэдэг залгуу ажиллаад нас орсон. Өмнө нь бол нэг өвгөн ажиллаж аваад л ходоод нь цорол нас орсон. Ядагч монголч хүмүүс одоо ингээл дандаа ходоод илгэний шалтгаанаар ингээд аймнаас эрүүл мэнд бүх юмараа хохирж штэ олон хүмүүс ингэж чинь. Тэг яагаад энэ байгууллага дээр бас өөр арга хэмжээ авахдахгүй байна. Энэ хүмүүсийг яагаад шалгах байгууллагууд нь бүр шалгаад тэгээд одоо өнөө маргаашгүй буцах гэж чинь тэр хоёрыг хятад өчнөө мөнгө олоод тэгээд буцаж чинь. Оч гэрлийн ажиллаж байсан барилгын гүйцэтгэгч компанийн 3 ажилчин сүүлийн жилүүдэд дараалан өнгөрсөн байна. Ходоодны хорт хавдраар мөн Тод Чон компанийн хятад хэлний орчуулагч оч гэрлийн хүүч ходоод нь цоорсон онштой байна. Учир нь аав хүү хоёр нэг байгууллагад ажилладаг байжээ. Энэ бол зүгээр нэг жишээ. Улаанбаатарт харийн эзэнтэй олон компаниуд байгаа. Ялангуяа барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хятад эзэнтэй компаниуд ажилчдаа яг юугаар хооллоод байгаа юм бэ? Монгол хүний хүнсний аюулгүй байдал алдагдсныг ходоодны хорт хавдар эрс нэмэгдэж байгаагаас харж болно. Тэгэл ерөөсө өдөр шөнөгүй цаг наргүй ажил өглөө 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл заримдаа тэндээ цутгал хийж ингээд хоноод ажилдаг. Тэгэл ерөөсө 7 сараас хойш нэг удаач гэртээ бараг хонж байгаагүй. Тэгээд тэндээс нь хөдөлмөрийн гэр ажилтны нийгмийн даатгал төлөвлөдгөө, эрүүл мэндийн даатгал төлөвлөдгөө би энэ асуудлаараас өдрийн сайн тандаж ярилцлага өгсөн байгаа. Тэгээ одоо тэгээд тэр байгууллагт нь хандгаар чи ямар ч тийм юу ажлын тийм юу тусалцаа байдаг. Та нар хамаа байхгүй гэл одоо ингэж хэлдэг. Эдгэрх найдваргүй гэж онцлогдсон хүнд өвчнийхээ улмаас хүчтэй зовиор шаналгаа мэдэрч буй иргэнийг ихэнх эмнэлгийн байгууллагууд хүлээн авч үйлчилгээ үзүүлэхдээ хойрог ханддаг. Энэ нь бусад нөлөөлөх хүчин зүйлээс гадна өвчтний зовиор шаналгааг хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлэх нь тухайн эмнэлгийн чиглэл биш байдаг юм байна. Өөр нэг шалтгаан нь нас баралт гаргахгүй тулд хүнд өвчтөн авахаас зайлсхийдэг нь нууц биш юм. Дүүрэг дээр очиод за хавдраггүй гэд нууж хааж агаад төрхөн зөөр ингээд ус мосын нөгөө хэмжлэгээ ихтэй буруу хэмжлэгээ хийж чинь. Тэр тийм аюул нүрэлж шít. Одоо энэ эрүүл мэндийн сайд удвал байна. Одоо энэ хавдартай улсууд дарга хэмжээ авч дүүрэг болгонд нэг хавдрын тасаг эмнэлэг гэхгүй шүү дээ. Одоо өөр нэг палаад нээж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд хавдартай улсууд чинь дор цах нь бүр хүндрээгүй өвчтөн байна шүү дээ. Хүндрээгүй гайгүй шатандаа явж байгаа өвчтнүүдийг чинь авахгүй. Өө чи хавдартай. Ингээл стори юугийн картыг хараад одоо тэр хавдрынхаа эмнэлэг рүү явах гэж явуулж. Хавдар дээр нь ирэхлээр чи хөнгөн өвчтөй болгоо чи хэвдэх боломжгүй. Гэрээрээ эмчлүүл ингээ хийчихэж байгаа байхгүй. Эмчилгээгүйч гэсэн өвчтөй хүнд эмнэлэг олдохгүй болохоор дүүргийн хавдрын эмчээс цохиулж авсан эм тариагаа гэрээр тарьж хэрэглэх болдгоо. Тэр бүр совилогч дуудаж чадахгүй. Ар гэрийнхний хин нэг нь ажлаа алдаж асаргаанд томилогддог. Ойр дотны хүнээ асрахын тулд бас нэг хүн сурч боловсрох ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж тэр хэрээр өрхийн төсөв хүндэрч санхүүгийн болон сэтгэл зүйн дарамт гэр бүлийг нөмөрдөг. Эмч эмнэлэг совилогч олдохгүй болохоор зарим нь бүр өөрөө өөртөө тариа хийдэг болжээ.
Тэгэл өөрсөндөө юм хийж сурдаг юм дагаад. Яг цагаад онцлсноос хойш ч одоо 2-3 жил нэлээсээ зэмсэж байна. Өөртөө энэ жишээлгээ тариа хийдэг болтлоо яасан юм байна. Тий. Одоо судас тариа өөртөө бүгд байдал ийм л байна. Үүндээ хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авснаар эдгэрх найдваргүй өвчтөн өвдөлт, сэтгэл санааны зовир шалгааг хамгийн багаар мэдэрч, ердийн амьдралаа үргэлжлүүлэх, үр хүүхэд хань нижил эцэг эхтэйгээ хэвийн харилцах, тоглож наадах, хайрлаж дурлах, шүтэж бишрэх эрхээ хэвийн хэрэгжүүлнэ гэсэн үг. Мөн өвчнийхөө тухай үнэн мэдээлэл авч, эмчилгээ асаргааныхаа талаар шийдвэр гаргахад оролцох чадвартай болдог. Харин манай улсын эрүүл мэндийн салбар жилд 10,000-аар тоологдох эмгэнэлт хувь тавилангаа хүлээж байгаа хүмүүстэй ийм үйлчилгээг үзүүлж чадахгүй байна. Чадахгүй шаналгаж байхаар угаасаа тавилан нь ойлгомжтой юм чинь өөрийн тааллаар нь болгол яасан юм бэ? Манай хөгшин намайг бүр мөсөн унтуулаад өг гэж гуйж байна гэсэн хүсэлтийг цөхөрсөн ар гэрийнх нь ганц нэгээр тогтохгүй тавьдаг байх юм аа. Би одоо яг сэтгэл зүйчийн хувьд бол энийг хүлээн зөвшөөрж болох юм аа л гэж боддог. Тий. Үнэхээр тэр хүн өөрөө тэгэр шийдээд үнэхээр тэр хүн бас тэр болгон зовиртой байгаа л тий. Тэгэж болох юм аа л гэж боддог. Гэхдээ энэ бол яг монголчуудын хувьд тий Монгол одоо бид нар монгол сэтгүүтэй ихэнх нь буддизмыг шүтдэг тий. Ийм одоо хүмүүсийн шашин шүтлийн хувьд ч гэсэн зан заншлын хувьд ер нь өхөл гэдэг талаар ойлголтынхаа хувьд ярих юм бол бас тийм одоо зөв одоо юу гэдгийг тий саналж юм бас биш ах л да. Дэлхийн 203 орноос ганц 2 нь л өөрийн хүслээр өөд болох гаргалгааг зөвшөөрдөг. Харин манайх эрүүл мэндийн салбараач хөгжүүлж чадаагүй байж, өвчнөдөө шансан нэгнийг өөрийнх нь хүслээр өөд болгох нь нэн эртэтсэн хэрэг гэж үзэж байгаамаа. Тэгсэн мөртлөө өвчнөдөө шансан хүн бүрт мөнх бус болтол нь өвчин намдах үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа нь нэг төрлийн хууль зөрчиж байгаа, хүнлэг бус хандаж байгаа хэрэг болчиход байна. Илаашрахгүй ч гэсэн бүр одоо эцсийн одоо мөч хүртэл нь байлгахааргүй хор тавдар онцлогдсон өдрөөсөө эхлээд л энэ хөнгөлөлт тусламж үйлчилгээ авч явах хэрэгтэй. Дахнууд гэвтээ танах ятгатай ийм эмчилгээг хийлгэл надад хэрэгтэй байна. Нэг хөвчөж гэж боддог л таадагч. Тэгэхдээ л өвчин ер нь өвчин л байд. Өвчтөж гэсэн өвчин шаналгаагүй болсноор өвчтөн гэрийнхэндээ захиасаа хийх, гэрээслээ бичих, мөрөөдлөө биелүүлэх, дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлэх, уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзах зэргээр үхэлд бэлтгэлтэй байж, тав тухтай сэтгэл дүүрэн нас эцлэх боломжтой юм а. Шинжлэх ухаан хүндэрсэн хорт хавдрыг ангааж чадахгүй байгаагаас хойш хөнгөвчлөх эмчилгээг дэмжихийг эрүүл мэндийн сайд удвал танаас хүсмээр байна. Өвчнөдөө шансан олон мянган нүднээс энэ хүсэлтийг уншиж болно. Үхэж төрх нь хорвоогийн жамч гэлээ хорвоогоос жам бусаар шаналлыг туулж өнгөрөх нь хитрхи харамсалтай. Монгол хүний амниц нь хямд байна. Яг энэ шарлсан навч шиг хэдэн мянгаараа хорт хавдрын улмаас өнгөрч байна. Нэг жилд гэхэд 17 мянган хүн нас барсан гэсэн тоо байдаг. Үүний 4500 зөвхөн хавдрын улмаас гэсэн шалтгаантай. Бид чанаргүй амьдарч байгаа болохоор чанаргүй амьдралын үр дүн хорт хавдар болон илэрч байна. Монголын гэрийн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг энэ удаад хорт хавдрын талаар хөндлөө. Арай мэд үзэгчтэй Монголын гэрийн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс нөхцөл байдлын учир шалтгааныг нь олж дүгнэх эрхийг цагаан тахал нэртэй хад тамхи гэх энэ зүйл дэлхийн 265 сая хүнийг нөмрөөд байна. Ямар нэгэн байдлаар тайлбар хэлж байр сууриа аль нэгийг хэвлэлээр одоо хүртэл илэрхийлээгүй байгаа. Тусгайлан бэлдсэн сурвалжлага эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу?